За. Энэ дээр хэдүүлээ яг гол яригадаад байгаа бас ойлгох гээд байгаа хүсэж байгаа юм бол ерөөсөө энэ процессын явцад хүний эрх зөрчигдсөн үгүй юу гэдэг асуудал байгаа тийм ээ. За захин мөрөөдө тоглоом тоглосон ч гэдэг юм уу тэрнтэй холбоотой асуудал цагдаагаар шалгагдаад явах энэ бол тусдаа асуудал. Тэрнтэй холбоотой бол бид нэр энэ чинь авч хилцээд ах шаардлага байхгүй. Процессын дагуу явах хэрэгтэй. Гол нь бидний асуух гээд байгаа, тодруулах гээд байгаа зүйл бол энэ 3 сарын 17-нд яг ямар гомдлын дагуу ямар үндслээр тэр хойшлуулшгүй ажиллагааг явуулсан бэ? Тэр шөнийн цагаар байцаалт явуулах үндслэл байсан уу гэдэг энэ асуудал дээр л тавигдаад байгаа. Нөгөө талаасаа анханасаа одоо жишээлбэл сая ингээд яригдж явах тайлбар өгөгдөж явах явцад болохоор өмнө нь байсан хэргийг гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм шиг. Эсвэл шал өөр үндслэлтэй мэдээллийг шалгахын тулд тэр өөр үндслээр очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан мэт ийм тайлбарууд сонсогдоод байна л да. Энд чинь өөрөө жишээлх юм бол нөгөө авилгатай тэмцэх газраас мөнгө угаахын хэрэгээр банкны хуулга авдаг тэрэн дээр татварын хэрэг оногдуулдагтай яг адилхан сонсогдоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ тухайн үед ноорг гэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн байгууллагын хувьд тийм ээ байгууллагын эд хөрөнгийг битүүмжилсэн тухайн байгууллагад ажилладаг хүмүүсийг бүгдийг хойшлуулшгүй ажиллагаа гэдгээр байцаасан энэ асуудлын хамгийн гол одоо мэдмээр байгаа юм бол юу гэхээр хүний эрхийн комиссаас ч гэсэн асуумаар байна. Яг энэ процессын үйл ажиллагаанд хүний эрх зөрчигдсөн үү нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нь анхны шалгалт явуулах үндслэл болсон тэр зүйл анги зүйлчлэл үндслэл чинь нотлогдсон юм уу нотлогдоогүй юм уу? Тэр тал дээр ажиллагаа үргэлжилж байгаа мó эсвэл эн чинь өөрөө захин мөрөөдө тоглоом гэд шилжээд өөр ямар нэгэн хэрэг тохох хэрэгтэй ч гэдэг юм уу тийм ээ хэргийн шалгалт болоод хувь хүний асуудал болоо явцсан юм уу? Гуравдугаарх нь болохоор энэ тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийнх нь одоо бүх контент мэдээллүүд тийм ээ энэ бүх юмыг агуулж исэн тоногт хөөрөмж компьютер гар утас бүх юмыг хурааж авсан байгаа. Тэгэхээр энэ хурааж авсан зүйлсээ буцааж өгсөн үү? Дээрэс нь хэрвээ энэ тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр яаралтай түгээх шаардлагатай байсан мэдээлэл байгаад тэр одоо хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд садаа учруулчихсан бол дээрэс нь энэ нь за хэвлэл мэдээллийн байгууллага гэхээс илүүтэйгээр бас бизнесийн байгууллага байсан байлаа гэх тийм ээ тэр тухайн байгууллагын үйл ажиллагаанд садаа учруулчихсан байсан бол тэгэхээр энэ асуудлууд өнөөдөр тодорхой болчихсон байх ёстой. Тэр процессын асуудлууд тэр хэрэг шийдэгдэж гэнэ үү яаж гэнэ үү энэ процессын тусдаа асуудал тийм үү энэ асуудлуудыг шийдэгдсэн байх ёстой. Тэгэхээр энэ 3 асуултанд ер нь бол хариулт авмаар. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс 3 асуудлаар дүгнэлт гаргаад өнөө өглөө танилцуулсан байгаа. Norg-ийн сайт Norg Creative юу лээ студио компани 8 ажилтнтай холбогдох энэ одоо тохиолдол дээр 8 хүний халдваршгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг комисс цугларсан баримтад үндэслэж гаргасан. Ямар баримтад байна вэ? Цагдаагийн байгууллагаас хүний эрхийн үндэсний комисс төгсөн мэдээллээр болвол тогсоо ТЖ гэх иргэн энэ оогийн хөтэлдэг цахим хуудаснаас ирсэн мэдээллийн дагуу бол хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Гэхдээ хүний эрхийн үндэсний комиссд иргэн ОО түүний өмгөөлөгч Б-ийн одоо гаргаж өгсөн баримтаар болвол 25 оны 3 сарын 18-ны өдрийн 4 цаг 55 минутанд эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмтрэгтэй тэмцэх газрын мөрдөгчийн 86 дугаарын утаснаас эрүүгийн хуулийн 19.9-1 улс үндэстний нэгдэлтэй холбоотой заалтаар баривчлах гээд байна. Зөвшөөрөл хүсэж байгаа юм байна. Тогтоол дээр гарын үсэг зурснаар баривчлах ажиллагаа эхэлнэ гинэ. Яах вэ? Тэр байна гэсэн мессежийг илгээсэн байсан. Тэгэхээр баривчлах үндслэл саатуулах үндслэл бол анханасаа тодорхойгүй байсан. Энэ нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол улсын үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан ямар хэрэгт чиглэгдэж байгаагаа мэдэх, өөрийгөө хамгаалах энэ эрхүүдийг зөрчсөн үйлдэл болсон учраас хүний эрхийн үндэсний комисс бол хүний эрхийн зөрчил гэж дүгнэсэн. Хоёрдугаарт энэ асуудлаар прокурорын байгууллага хүний эрхийн үндэсний комисс бичгээр тайлбар ирүүлсэн. Тайлбар ирүүлэхдээ мөрдөгч хууль заасан бүх арга хэмжээг авч яллах, цагаатах нөхцөл байдлыг эргэлзэлгүй тогтоож, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн гүйцэж шалгаж шансны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэсэн ийм тайлбар ирүүлсэн боловч ямар үндслээр хойшлуулшгүй ажиллагаа хууль зөрчөөгүй зөвшөөрөл өгсөн тухайгаа бол тодорхой тайлбарлаагүй байна. Тэгэхээр прокурорын байгууллага бол энэ дээр албан ёсны тайлбарыг маш тодорхой гаргаж өгөх нь энэ асуудлын талаар олон нийт
одоо тунгалаг тодорхой ойлголттой болоход маш чухал ач холбогдолтой гэж үзэж байна. За баярлалаа. Цагдаагийн газрын хуулийн хэлтсийн дарга Батцорыг илтгэж байна. Гишүүний асуултанд хариулъя. 3 сарын 17-ны өдөр хойш үсгөө тохиолдолд хуулиа хэрэгжүүлэх үндслэл шалтгаан нь юу вэ гэж асуусан. Эрүүгийн эрэг хянар шиг тухай хуульд зааснаар мөрдөн шалах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулах эсвэл мөрдөгч бие даан явуулах эрх зүйн зохицуулттай. Цагдаагийн байгууллагын та бүхэнд урд нь мэдээлэл өгжсэний нэгэн адилаар энэ тохиолдол нь одоо мөрдөгч одоо бие даан одоо хойш үсгүй тохиолдолд мөрдөн шалах ажиллагааг шуурхаа явуулах шаардлага үүссэн байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгжсэн энэ мэдээллүүд нь бол жишээлбэл түрүүн бас зөвлөлтийн асуудал яригдчихэв л да. Цагдаагийн байгууллагаас албан ёсоор хэвлэлийн мэдээлэл прокурорын байгууллагын зөвшөөрлөөр өгөхөөс өмнө ийм үндэсний аюулгүй байдал хэмтсэн мэдээлэл бол явж исэн. Цагдаагийн байгууллагаас бол яг прокурорын байгууллагаас өгсөн зөвшөөрлийн хүрээнд өгөгдсөн мэдээллийн хүрээнд өгсөн юм аа. Үндсэндээ бол эрүүгийн хэрэг бүтгэлтийн 2 дугаартай хэрэг байгаа. Мөнгө угаахтай холбоотой, зохион байгуулалттай бүлэгтэй холбоотой, захин мөрөөдөө тоглоомтой холбоотой, мөн түнчлэн амиа орлоготой холбоотой. Сүүлд 17-ноос 18-ны шилжих шүн бүртгэдэг тэр тохиолдол нь өнөөдрийн байдлаар гомдол мэдээллийн бүртгэлд бүртгэгдсэн. Яг одоо эрүүгийн хуулийн ийм зүйл, эрүүгийн хуулийн ийм заалт гэж зүйлчлэх одоо хараахан болоогүй ийм асуудал байж байгаа. Тэгэхээр тухайн гомдол мэдээллийн хувьд бол товч утгаар нь мэдээлэл танилцуулагдаж явна. Нөгөө төгөөр мөрдөн шалах ажиллагаа бол прокурорын одоо зөвшөөрлөөр тухайн хойшлуулшгүй тохиолдолд 22-ийн 4-т зааснаар хүчинтэй тооцсон байгаа. Мөрдөгч мөрдөн шалах ажиллагаа 8 дахь микрофоныг гүйцээгээд өгье. Ажиллагаагаа дууснаас хойш 24 цагийн дотор прокурорт хүчинтэй тооцоолохоор заасан байдаг. Эрүүгийн эрх хэрэгжих тухай хуулийн 4-1, эрүүгийн эрх хэрэгжих тухай хуулийн 4-2-д зааснаар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтанд хяналт тавих, шалгалт хийх эрх нь зөвхөн прокурорт байдаг. Зарим байгууллагын шаардлагатай мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр л өгдөг. Тэгэхээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтанд хяналт тавих энэ нь хуулийн хүрээнд нийцж байна уугүй юу? Мөрдөн шалах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан уугүй юу? Энэ хойшуушгүй тохиолдолд хийгдсэн мөрдөн шалах ажиллагаа нь хууль зүйн хүрээнд явагдсан уу гэдэг бүх асуулт, бүх хариулт, бүх мөрдөн шалах ажиллагааны бүх процесс прокурор дээр эслэгдэнэ гэж ойлгох юм аа. За хурааж авсан зүйлтэй холбоотой асуулт асуугдсан байгаа. Мөрдөгчөөс аливаа хэргийн газрын үзлэг дээр тухайлбал хулгайн гэмтрийн газрын үзлэг дээр тухайн хэрэгтэй холбоотой байж болж шгүй одоо хөшөгч багж гэдэг юм уу, бэли гэдэг юм уу, холбогдолтой байж болзошгүй гэсэн зүйлийг хурааж авах эрх зүйн зохицуулалт нь хуулиараа өөрт нь байдаг. Үүний нэг айдлаар одоо цахимтай холбоотой хэрэг дээр очисон учраас дийлэнх нь цахим төхөөрөмжийг хурааж авсан байна. Тухайн хурааж авсан зүйлүүдийг одоо үзлэг хийх, одоо шинжилгээ хийх, шалгах процесс ажиллагаанууд бол одоо хийгдэж байгаа. Энэ цахим төхөөрөмжтэй холбоотой энэ ажиллагаа бол тийм богино хугацаанд бол хийхэд бол хүндрэлтэй асуудал байдгийн байна. Өнөөдөр цагдаагийн байгууллагаас бас прокурорын зөвшөөрлийн хэмжээнд бол мэдээлэл өгсөн. Энэ хүрээнд хэрвээ тухайн мөрдөн шалах ажиллагаагаар тухайн одоо хэргийг шийдвэрлэхэд одоо ач холбогдлохгүй, тухайн хэрэгт хамааралгүй байж болзошгүй эд зүйлс төхөөрөмж одоо тогтоогдвол прокурорын зөвшөөрлөөр буцааж олох ажлыг зохион байгуулах болно гэж мэдээлсэн байгаа. Танилцуулт дуслаа. За миний нөгөө 2 дахь асуулт уг нь их тодорхой байгаа. Нөгөө анхны шалгалт явуулсан үндэслэл тогтоогдсон юм уу? Эсвэл ингээ шал өөр хэрэг болоо явчихв гэдэг асуулт байгаа. За 2 дугаар тэр контенттой холбоотой эд хөрөм тоног төхөөрөмж хурааж авсантай холбоотойгоор тэр тоног төхөөрөмж дотор байгаа мэдээллүүд жишээлбэл яаралтай ашиглах шаардлагатай компани үйл ажиллагаатай холбоотой жишээлбэл контентууд, мэдээллүүд тийм ээ бэлтгэгчсэн зүйлсийг одоо хүсэлт гаргаад тэрийг авах боломж нь байх хэвээр тэр хүсэлт гарсан уу, хүсэлтийг хангаж байгаа юу? Буюу одоо нөгөө хэвлэн нийтлэх одоо эрх чөлөөний чинь нэг хэсэг тэр штэ. Өөрсдийнхөө одоо
хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө хүрээнд хийсэн бүтээсэн зүйлээ одоо тодорхой цаг хугацаанд нь ил болгох, гаргах тэр одоо эрх чөлөөнд байж байгаа. Тэгэхээр тэр боломжийг хаагаад хязгаарлаад тэр тоног төхөөрөмжийг чи хадгалчаад байгаа юм биш үсттэй гэдэг асуулт байгаа даахгүй. Бас нэг асуулт нь сая амралтын өдрүүдээр мэдээлэл гараад исэн. Тийм ээ, шүүх хурал хуралдчихлаа. Тэгээд 1 сарын хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулаа, цагдаа орхих тийм ээ. Тэгэхээр энэ нь өөрөө яг ямар хэрэгтэй холбоотойгоор энэ асуудал шийдэгдчихвэ? Яг одоо энэ 3 сарын 17-нд үүссэн хойшлуулшгүй ажиллагаатай холбоотойгоор асуудал шийдэгдсэн үү? Энэ эсвэл тусдаа явж исэн асуудал уу гэдэг ийм бас нэг асуулт гарч ирээд байгаа. Цагдаагаас асууж байна. 8 дугаар микрофон. Хугацаа байгаа юм чинь би бас нэг юм хэлчихье. Сая хүний эрхийн комиссоос үстэй яг хэллээ штэ. Өөрөөр миний хүсэж байгаа миний гоо. Бид нар хэрэг шалгаж болно. Тийм ээ? Мэдээлэл авч болно. Гол нь энэ чинь хүний эрх зөрчигдөхгүй байх хэвээр. Ямар тохиолдолд хойшлуулшгүй ажиллагаа явах хэвээр. Ямар тохиолдолд тэр шүн байцаана гэдэг чинь өөрөө эрүүдийн шүүлтийн нэг хэлбэр штэ. Тэгэхээр энэ тал дээрээ цагдаагийн байгууллага анхаарч За таны асуултанд хариулъя. Прокуроос өгсөн зөвшөөрлийн хүрээнд мэдээлэх боломжтой гэсэн энэ хэсгийн хүрээнд би таны асуултанд хариулъя. Мөрдөн шалах ажиллагаа бол үргэлжилж байгаа. Өнгөрсөн хугацаанд тухайн хэрэгт холбоотой буюу хэрэг хүртэлтийн 2 дугаартай тустай хэрэг байгаа. Захив тоглоомтой холбоотой, мөрөөдө тоглоомтой холбоотой хэрэг дээр 3 этгээдийг одоо шүүгчийн захирамжаар, прокурорын саналаар шүүгчийн захирамжаар цагдаа орох тасан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна лээ. Түрүүн буцааж өгөх асуудлын хувьд бол би түрүүн мэдээлэл өгсөн байгаа. Тухайн оролцогч нар одоо прокурортоо мөрдөн шалах байгууллагада энэ асуудлаа, энэ үндслээ тавиад өөрөө байдгийг юм уу, өмгөөлөгчөөрөө дамжуулаад байд юм уу, хүсэлтэд гарах эрх зүйн зохицуулт нь бол нээлттэй, бүрэн хангалттай байж байгаа. Тухайн асуудлыг бол прокурор тавьсны дараа эсвэл мөрдөн шалах байгууллагын удирдлага тавьсны дараа бол шийдвэрлэх боломжтой баха. Миний хувьд бол энэ талаар бол тодорхой шууд ирсэн. За энэ анхны үндэс нотлогдсон уу юу гэж. Энийг хэлэх болцоог шүү. Ер нь нэг зүйлийг бас тодруулаад хэлчихье. Энэ комиссийн гишүүн наран төвөнд сууж байна. Та бас хариуцлагатай ажил хийж байгаа. Өнөөдөр та хэвлэлийн урал хийхдээ хууль зүйн дотоод хэргийн сайдын тэр нотлогдсон, тогтоогдсон гэж ярьсан тэр гэж шууд тийм үг хэлэг хэрэгжилжээ лээ. Тэр лайв чинь байгаа. Би нэг ч тийм үг хэрэглээгүй, хэрэгжилж болохгүй. Гин бурууг чи ганцхан шүүх тогтооно. Хүний эрхийг хамгаална гэж яриа тэнд ажил үүрэг гүйцэтгээ сууж байгаа хүн ингээд олон нийтээр хин нэгнийг гүтгээд ээж болохгүй шүү гэдгийг би сануулж хэлье танд. Нотлогдод тогтоогдсон хэсэг талаар таны асуултанд хариулах болцоогүй. Энэ асуудал чинь дараа нь шийдэгдэнэ. Тэр хурааж авсан зүйл гэж ярьж байгаа. Энийг хамгийн боломжит хугацаанд буцааж өгөх ёстой. Энэ дээр бол байр суурь нэг байгаа. Энэ дээр уул мөр шаардлагатай зүйлүүдэд бэхжүүлээд буцааж өгөх ёстой. За хууль зүйн сайд бас тодорхой асуудлыг анхааруулсан учраас бол би энд хариулт өгөх зүйтэй гэж бодож байна. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн дүгнэлтийг гаргахдаа бид одоо бүх их сурвалжуудыг харьцуулан үзэж энэ яг ямар нөхцөл байдал болвоо гэдгийг бол одоо нэг мөр тогтоож ингэж одоо эцэлтгэ. Тэгэхээр хэлсэн үг өгүүлбэрийн хувьд бол хууль зүйн сайдын тодорхой өдрүүдэд хийсэн мэдээллүүдээр бол хүний эрхийн үндэсний комиссийн гомдлын шалгалтын хэлтсийн ажилтнууд бол бүгд одоо дүн шинжилгээ хийсэн ямар үг илэрхийллийг одоо ашигласан бэ гэдгийг бол бид маш нарийн тогтоосон. Энэ дээр хэрвээ шаардлагатай гэвэл бид танд комиссоос хийсэн илтгэх хуудсыг хөрвүүлэх нь бол маш илүү одоо тодорхой мэдээллийг өгнө гэж бодож байна. Тэгээд хууль зүйн сайд болон цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд илэрхийлсэн байр суурьуудыг нэрлээд гэх албаны байр сууриа илэрхийлж олон нийтэд өгсөн. Хилцүүлгийн явцад манайхан нэг зүйлийг анхаараараа. Ер нь олон нийт ч гэсэн анхаармаар байна. Энд бид нар мэдээлэл авч энэтэй холбогдуулж хүний эрхийн зөрчил гарч үгүй юу? Тэр эрсдэл цаашаа үргэлжлэх нь үгүй юу? Ийм л юм ярьж байгаа шүү. Түүнээс бол хинч энд өнөөдөр буруутай буруугийн тухай ярих эрхч байхгүй, ийм тухай нэг үг дуурахч эрх байхгүй. Өнөөдөр presumption of innocence буюу тэр буруугүй зарчим чинь үйлчлээд явж байгаа бөгөөд өнөөдөр энд байгаа тэрэнд одоо холбогдсон хүмүүс нэгж буруугүй байгаа шүү гэдгийг
талдаа манай олон нийт ч гэсэн тэрийг бас анхаараарай. Яг нэгэнт хэвлэлээр бас айгүй олон эерэг сөрөг мэдээлэл явж байгаа болохоор буруутай ч юм уу, буруугүй ч юм уу энэ улсад үйлчилж байгаа хууль чинь шүүхэр шийдвэр гартал тэр хүмүүс чинь буруугүй байгаа шүү гэдгийг анхаарах нь зөв баг.